За бүгдээрээ сайн байцгаана уу? За тэгээ бүгдээрээ эзний үг рүү харъя. Тэгээ та бүхэнтэй өнөөдөр Ишая номын 40-р бүлгээс суулцъя. Стандарт Монгол орчуулгаас уншия. Ишая 40-р бүлэг 27-оос 31. За уншихаас өмнө би энэ хавийн одоо яг үйл явдал юу болж ирсэн бэ гэдгийг бяцхан тайлбар хэлээд тийм. За энэ бол Израильчууд Вавилон руу буюу харийн улс руу ингээ бөөнөөрөө цөлөгдөөд тэгээд харин эргэж ирж байгаа үе байгаа. Тэгээд тэр үед бурхан яг ард түмэндээ хандан үгээ хэлж байгаа. Тэгэхээр тэр үед бурханы хэлж байгаа үг нь тэднэрт нутаг орондоо эргээд ирэхдээ нөгөө сүрцсэн, дарлагдсан нэлээд удаан хаягдсан байсан хот нь одоо эргээс хэрэгэх үү, бурхан биднийг эргээгээд хайрлах уу, бурхан биднийг үнэхээр эргээгээд халамжиж дагуулж чиглүүлэх үү гэдэг тийм эргэлзээ бас бурханд яаж одоо найдана гэсэн нөгөө талаасаа бурханд дуулуургүй байсан учраас харийн нутаг руу цөлөгдсөн хүмүүс одоо бурхан биднийг эргээгээд дахиж хайрлах болов гэсэн эргэлзээ янз янзын юм израильчуудын зүрсгэлд нь бодогдсон тийм цаг үе байсан. Тэгвэл яг энэ үед бурхан бас тэднэрт юу гэж хэлснийг нь зөмөр уншия. Тэгээд уншихаас өмнө бүгдээр хамтаа нэг залбирая. Халелуя. Эзэн бурхан минь бид нар таны өмнө ирээд танаасаа гуйж байна. Та биднэртэй ярьж өгөөч. Вавилон руу цөлөгдсөн израильчууд тань руу иргэн харахтаа эргэлзэж магадгүй бас та харж хамгаалдаг ч юм уу, өрөвдөж инэрдэг ч юм уу, үгүй юу гэж эргэлзэж байсан шиг эзэн минь бид нар бас таны дунд таны хайр инрэл өршөөл нэгүсэлд эзэн минь эргэлзэх үе бас тэнэгэлзэх үе байдаг. Харин эзэн минь яг өнөөдөр бид нар магтан дуун дээр дуулсан шиг таны хайранд таны өршөөл нэгүсэл таны өрөвч нэгүүлсэнгүй чанарт бид нар найдан таны хайрыг бид нар магтан дуулахыг хүсэж байна. Таны хайранд бид нар найдахыг хүсэж байна. Эзэн минь та өнөөдөр бид нартэй үгээрээ гайхамшигтай хүч чадалтай нэгүүлсэнгүй үгээрээ бид нартай ярьж өгөөч гэж гуй. Тэгэд эзэн минь та ард түмэнд израильчуудтай ярьсан энэ үгээрээ өнөөдөр энэ сууж байгаа энэ сонсож байгаа бүх хүмүүст эзэн минь та үгээ айлдаач гэж гуй. Өнөөдөр та бидэнд итгэл найдварыг үнэхээр таны хэн бэ гэдгийг дахин харах нүд мэлмийг та бидэнд хайрлаач гэж гуй. Эзэн минь танд бүхнийг Есүс таны эрхэм нэрээр даатхан залбирая. Амен. Ишая 40:27-оос 31. Зам минь Яваагаас нууцлагдсан. Журамт явдлыг минь миний бурхан үл тоосон гэж Яакова чи яагаад хэлнэ вэ? Израиля чи юунд ярина вэ? Чи мэдээгүй гэж юу? Чи сонсоогүй гэж юу? Яавэ бол үн мөнхийн бурхан. ертөнцийн хязгаарыг бүтээгч. Тэрээр эцэсшгүй бас цуцшгүй. Түүний ухаанд хинж нэвтэршгүй. Цуцж ядарсанд нь хүчийг өгнө. Чадал барагдсанд нь тэнхээ нэмнэ. Эд залуу хүнч эцэж цуцдаг. Идэр насныхан ч эндэж бүдэрдэг. Яавад найдагчд харин шин хүчийг олж бүргэд мэт жигүүр дэлгэн дээш хөрдөг. Гүүхтээ тэд үл цуцсан, алхахдаа тэд үл ядарнаа. За энд Израильчууд Бурхныг юу гэж хэлж байна гэхээр 27 дугаар эшлэгийг харъя. Зам минь Яаваагаас нууцлагдсан, журамт явдлыг минь миний Бурхан үл тоосон гэж. Нэг ясандаа би ямар ч зөв юм хийжсэн, би ямар ч сайныг хийжсэн Бурхан намайг тоохоо байлсан, Бурхан намайг хайсан, орхисон, мартсан гэж Израильчууд дуурчаа. Тэгтэн харин Бурхан Яакова, Израиля чи яагаад ингэж хэлж байгаа? Чи яагаад ингэж ярьж байгаа юм бэ? Бурхан намайг тоохоо байлсан, Бурхан намайг мартсан гэж чи яагаад хэлнэ вэ? Тэгээ 28 дугаар эшлэлдэр чи мэдээгүй, сонсоогүй гэж юу? Яавэ бол үн мөнхийн Бурхан, ертөнцийн хязгаарыг бүтээгч. Тэрээр эцэшгүй бас цуцшгүй. Түүний ухаанд хинч нэвтэршгүй гэж. Тэгээд та бидний амьдрал заримдаа яг энэ Израильчуудын хэлж байгаа шиг Бурхан намайг тоохгүй, Бурхан намайг мартсан бах оо, Бурхан миний залбирлыг сонсохгүй ах шиг байна өө. Бурхан би одоо яаж зөв явсан, яаж зөвийг үйлдсэн, яаж шударга юм хийх гэж оролдсон,
Бурхан намайг хайсан юм шиг байна гэд тэгвэл яач ийсэн чи яах вэ гэж бодогдох үе гарч исэн байж магадгүй. Харин тэгвэл Бурханы яг энэ цагт яг энэ ингэж бодогдох үед бид нар Бурханы мөн чанарыг эргэж санах хэрэгтэй. Тахилчид номын 26-гийн 42 дээр цөмөрө харъя. Тахилчид 26-гийн 42 дээр та утсаа гаргаад харж болно. 26-гийн 42 дээр Яаковтай байгуулсан гэрээгээ би мартахгүй. Ицхактай байгуулсан гэрээ, Авраамтай байгуулсан гэрээгээ би мартахгүй. Энэ газрыг би мартахгүй. Тэнд юу хэлж байна гэхээр Бурхан бол амлсандаа хүрдэг. Бурхан бол заа гэсэн бол заал байдаг Бурхан. Бурхан биднийг мартдаг Бурхан биш. Бурхан биднийг орхиж хайдаг Бурхан биш. Дахиад цөмөрөө Дэд хууль номын 4:31-ийг харъя. Дэд хууль 4:31. Бурхан яаваа чинь өрөвч инэрэнгүү учраас та нарыг орхихгүй, устгахгүй. Эцэг өвгдөд чинь амлсан, андгаалсан гэрээгээч мартахгүй гэж. 4:23 дээр жоохон дээш нь явуулаад тиймээс та нар Бурхан Яавагийнхаа өөрсөдөө чинь байгуулсан гэрээг мартахгүй тулд хянуур бай. Бурхан Яавагийнхаа хоригдсон сэлмэл ба элдв янзын хөрөг дүрсийг бүтээгүүзээ. За энд юу хэлж яах гэхээр Бурхан бол гэрээ байгуулсан бол гэрээндээ үнэнч байдаг. Бурхан заа гэсэн бол заа гэдэгтээ хүрдэг. Харин хүн өөрөө л гэрээгээ биелүүлдэггүй, Бурханы өмнө амлснаа биелүүлдэггүй, Бурханы өмнө эргэж буцдаг, цуцдаг, үгэндээ хүрдэггүй, хувирамтгай хүмүүс. Тийм учраас энэ дээр хэлж байгаа. Та нар Бурхантай байгуулсан гэрээгээ мартахгүй тулд харин хүн та нар мартдаг шүү. Бурхан бол мартдаггүй, Бурхан бол орхидаггүй, харин хүн нөгөө талдаа мартдаг, Бурханыг орхидог. Тийм учраас та нар бүү мартаарай гэж хэлж байна. Хүн амьдралдаа янз бүрийн амлалт өгдөг. Та амлснаа бүрэн гүйцэд 100% биелүүлдэг үү? Жижиг, том, их, бага. За би тантай тэдэн цаг тэнд уулзнаа гэсэн бол эсвэл би тань тэрэн дээр чинь тусалнаа гэдэг ч юм уу. Эсвэл би яг тэр үед чинь тантай хамт байна ч гэдэг юм уу. Эсвэл би яг тэр чинь би танд би тусалнаа гэж хэлээд мартдаг юм уу? Эсвэл юу гэсэн бэлээ нэрээ би тэг амлцсан ч үлээ гэдгийг бүр мартчихсан тийм тохиолдол гардаг уу? Хүн гэдэг бол үнэхээр мартамхай амьтан, нөгөө талдаа бас хувирамтгай амьтан. Бид нар мартдаг, нөгөө талдаа бас үнэхээр үгэндээ хүрэхтэй муу хүмүүс. Харин Бурхан бол тийм биш. Бурхан бол заа гэсэн бол заа гэдэг. Бурхан гэрээ байгуулсан бол би чамд тусалнаа гэсэн бол тусалдаг. Би чамайг орхихгүй гэсэн бол орхихгүй. Бидний сэтгэл хөдлөл ямар санагдах нь хамаагүй гэсэн үг. Бурхан намайг орхисон юм шиг санагдаж болно. Нөхцөл байдлыг харахаар Бурхан миний хажууд байхгүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ тэр нь Бурхан намайг орхисон, Бурхан намайг мартсан, Бурхан намайг хайсан гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр л тэр бол нөхцөл байдал. Нөхцөл байдал бол Бурхан биш. Миний харж байгаа нь Бурханы харж байгаа биш. Тийм учраас бид нар яг ингэж санагдах үедээ Бурхан намайг хизээж орхидоггүй шүү гэдгийг л дахин санах хэрэгтэй. Зүгээр харин Бурхан яг энэ үед юу хийх гээд байгаа юм бол, юу хэлээд байгаа юм бол хизээ Бурханы тусламжинд ирэх юм болоо гэдгийг л бид нар хүлээх хэрэгтэй гэсэн. Тийм учраас бүгдээр яг эндээс тэгвэл 27 дугаар ишлэлээс сурах зүйл нь Бурхан таныг хизээж орхидоггүй гэдгийг л бодох хэрэгтэй, санах хэрэгтэй. Хизээж хэрвээ таал Бурханд заа гэж хэлсэн бол би Есүсийн замаар явна гэсэн бол би Бурхан найднаа гэж хэлсэн бол Бурхан таныг
өөрийнхөө хүүхэд болгосон тэр цагаас хойш Бурхан таныг хизээж орхиогүй, танд ямар ч санагдсан бай, таны нөхцөл байдал ямар ч харагдсан бай, Бурхан таныг хизээж орхидоггүй гэдгийг бодох хэрэгтэй. Цөмөрөө Ишая руу буцаж очие. Ишая 49. Ишая намын 49. Энд нэгэн гоё үг байгаа. Үнэхээр гайхамшигтай Бурханы зүрх сэтгэлийг илэрхийлсэн үг. 14-өөс 49-р бүлгийн 14-өөс гэвч Сион Яавэ намайг хайсан, эзэн намайг умартсан гэх юм. Хөхүүл хүүхдээ их хүн мартаж чадах уу? Хевлийн үрээ их нь өрөвдөхгүй байж чадах уу? Хэдийгээр тэд мартаж болохч хэрхэвч би чамайг мартахгүй. Хартугай алган дээрээ би чамайг сийлсэн, хан хэрэмч нь үргэлж миний өмнө байдгаа. За энэ дээр маш ойлгомжтой хүний хэлээр бүрэн ойлгогдох жишээг өгж байна. Хөхүүл хүүхдээ их хүн мартаж чадах уу? Хевлийн үрээ их нь өрөвдөхгүй байж чадах уу? Мэдээж чадахгүй, мэдээж мартахгүй. Тэгвэл их хүн хүүхдээ мартаж орхиж чадахгүйтай адилхан түүнээс бүр илүүгээр бидний Бурхан бидний хизээж мартахгүй, хизээж умартахгүй, хизээж мартахгүй гэж хэлж. Тэгээ бүр хэлэхдээ те за чи хар алган дээрээ би чамайг сийлсэн гэж. За энэ бол үнэхээр бас л мэдээж Бурханд гар байхгүй. Одоо бидний бие махбодын махбодон бие бол байхгүй. Гэхдээ бас л бидэрт ийм маш одоо ойлгомжтой бидний ойлгодог хэлээр Бурхан бидэрт ярьж байгаа байхгүй. Хэрвээ Бурхан гар гэж байдагсан бол тэр бүр гарынх нь алган дээр нь таныг тэнд Бурхан өөрөө сийлцсэн байна. Хан хэрэмч нь үргэлж миний өмнө байна гэж. Нэг ясанда таны гэр орон, таны одоо өргөө байдаг бол тэр үргэлж Бурханы өмнө тов тодорхой, Бурхан түүнийг үргэлж харсаар, хамгаалсаар, Бурхан үргэлж түүнийг өмгөөлсөөр байна гэсэн. Та боддоо таны нэр, таны амь амьдрал Бурханы алган дээр сийлэгдсэн юм шиг тийм Бурханы өмнө ойрхон. Бурханы нүдэн дээр нь, бүр алган дээр нь, гарн дээр нь Бурхан өмнөө тэгж таныг байлгадаг. Бурхан таныг тэгж их хайрладаг гэсэн. Тийм учраас Бурхан биднийг орхин мартна гэж бол ёстой байхгүй гэсэн. Тийм учраас бүгдээр эндээс сурах хамгийн нэгдүгээр зүйл нь Бурхан таныг хизээж мартдаггүй гэдгийг бодох хэрэгтэй. Харин бид нар л Бурханыг мартдаг хүмүүс, бид нар л Бурханыг орхичих гээд байдаг хүмүүс болохоос биш, Бурхан бол хизээж биднийг орхидаггүй. Цааш нь цөмөрөө буцаад 40-р бүлэг рүү очие. 40:28. Чи мэдээгүй гэж юу? Чи сонсоогүй гэж юу? Яавэ бол өн мөнхийн Бурхан. ертөнцийн хязгаарыг бүтээгч тэрээр эцэшгүй бас цуцшгүй. Түүний ухаанд хинж нэвтэршгүй. Нэг өсөндөө энд юу хэлээд байна гэхээр Бурхан болвол хизээж эцэж ядардаггүй гэсэн үг. Бурхан өн мөнхөд байдаг учраас Бурханы хүч чадал хязгаар гэж байхгүй, Бурханы оршихуйд хязгаар гэж байхгүй, Бурханы одоо бүх чанарт нь хязгаар байхгүй гэсэн. Бурханы хайранд нь бас тэгвэл хязгаар байхгүй гэсэн. Бурханы нэгүсэлд нь хязгаар байхгүй гэсэн. Бид нар үнийг бас санах хэрэгтэй. Хүний хүч чадал бол хязгаартай. Яг энэ дээр хэлдэг те. 29-р эшлэлдэр хэлж байгаа. 30-р эшлэлдэр эд залуу хүн бол цусаж ядардаг аа. Идэр насныхан ч эндэж бүдэрдэг. Нэгсэндээ энэ юу хэлээд нэхлээрэ хүн хичнээн залуу байсан ч гэсэн хичнээн эр бяртай хичнээн ч одоо хүн харахад жавхаалаг сайхан байлаа ч гэсэн хүн ядардаг. За марафонд гүйж байгаа хүмүүсийг та төсөөлөд маш ингээд яг гараанаас гарахтаа тий бүгдээрээ маш гоё баяр хөөртэй жавхаалаг хэвээр ингээд сэтгэлэн догдол бүгдээрээ барианаас бариа руу орно гэж мөрөөдөд бүгдээрээ тэр гараан дээр
ингээс доглоод хүлээдэг. Бүгдээрээ маш гоё харагддаг. Тэгтээ марафоны дунд үед зарим нь ядардаг, зарим нь болдог, зарим нь орхидог. Тэгээд хичнээн хүн нь яг марафоныг дуусгадаг вэ гэдэг бол үнэхээр төсвөр шалгасан зүйл байдаг. Тэгвэл залуу хүн ч гэсэн эцэж ядардаг, эдэр насныхан буюу эдэр одоо 30, 40, 50 гуйч бай ч гэсэн адилхан эндэн, бүдэрн, унан, халтарн. Харин тэгвэл яавад найддаг хүмүүс бол эзнээс шинэ хүчийг авдаг гэсэн. Тэг үнэхээр бид нар эндээс Бурхан хизээж ядарч туйлддаг уу гэдгийг л бодох хэрэгтэй. Бурхан хизээж хүн шиг хүчин барагдаал, ядраал, удаашраал одоо ямар ядаргаатай юм бэ? Эсвэл ингээд за би жоохон амраатхъя гэдэг зүйл байхгүй. Бурханы хувьд хүч чадал нь, нэгүсэл нь, өршөөл нь, хайр нь хязгаар байхгүй, төгсгөл байхгүй. Бурханы хувьд эцэж ядарна гэдэг зүйл байхгүй. Тэгвэл бидний найддаг, бидний итгэлээ тавьдаг, бидний зуурдаг, биднийг авардаг Бурхан бол эцэж ядардаггүй Бурхан. Тийм учраас энэ дээр дахин Ишаяны номон дээр та нар ямар шуухан юмд итгэл найдвараа тавиад байгаа юм бэ гэдгийг нь израилчуудад сануулдаг. Яг л тэд нар дандаа хүний гараар хийсэн юмд итгэл найдвараа тавиад ирсэн. Хүний гараар хийсэн, модоор хийсэн, төмрөөр хийсэн, шавраар хийсэн янз бүрийн юмд найддаг. Тэр нь хөдөлгөгчгүй бүр хин нэгэн урлаач хүнийг олж ээж нэгэн арай гэж хийлэгдэг. Тэгээд тэр нь яадаг ч үгүй, ямар ч хариу байдаггүй, тэднэрт бүр туслах нь байтугай өөрөө өөрийгөө ч авч чадалгүй шүү дээ гэж яг энэ Ишаяны номон дээр Бурхан израилчуудад дахин сануулдаг. Харин тэгвэл би бол тийм биш ээ. Би бол хизээч ядардаггүй, хизээч цуцдаггүй. Тийм Бурхан гэдгээ Бурхан энэ дээр хэлж байгаа. Тэгвэл нэгдүгээрт нь Бурхан таныг хизээч мартдаггүй, хоёрдугаарт нь Бурхан хизээч ядарч туйлддаггүй. Бурханы хүч чадалд хязгаар гэж байхгүй. 29 дугаар ишлэлдэр цуцаж ядарсанд нь хүчийг өгнө, чадал барагдсанд нь тэнхээ нэмнэ гэж. Тэгвэл Бурхан яадаг вэ гэвэл өөрт нь найдаад, өөрөөс нь тусламж гуугаад ирж байгаа цуцаж ядарсан хүнд хүчийг өгдөг, чадал барагдсанд нь тэнхээ нэмдэг гэж. Ямар хүмүүс тэгвэл Бурханаас хүчийг авдаг гэж байна? Яваад найдсан, түүнээс тусламжийг гуйсан, түүний өмнө ирээд бүр зүрх сэтгэлээ нээгээд та надад туслаач гэж байгаа хүндэл Бурхан хүчийг өгдөг байх нь бас тэнхээ нэмдэг байх. Та бид нар өнөөдөр гар утас гэдэг зүйлийг маш их хэрэгжилж байна. Гар утас ингээд 100% батарейтай байхдаа сайхан байдаг те, найдвартай. Оостоо нэлээд амжуулчих юм байна, нэлээд удаа явчих юм байна. Харин ингээд утасны цэнэг маань дуусаад ирэхээр яаж эхэлдэг вүлээ? Хөө яана хаан цэнэглэх үү? Одоо энэ маань миний хийгсэн ажлыг амжуулах нь, өнөөдөр миний өдрийг дуусгаж чадах нь, би ч одоо тогтоо газар очих нь үгүй юу гэх те. Эсвэл нэг павер банк олоод залгаччихсан, эсвэл нэг тогтоо газар очиод тог нь залгачмаар байдаг. Тэгвэл яг үнэхээр гар утсаа бид нар цэнэглэхэд буцаад гар утас хүч орж байгаатай адилхан, тэнхээ орж байгаатай адилхан бид нар Бурхан руу буцаад очиод Бурхан минь та надад туслаач гэд Бурханд итгэл найдвараа тавиад Бурханаас гуйхад яг бид нар батарейгаа цэнэглэж байгаатай адилхан эргээд дахиад бид нар хүчийг авдаг. Эргээд бид нар Бурханаас нэгүслийг авдаг. Тийм учраас бид нар өмнөхөр эзэн минь ээ та надад туслаач гэж бүр дахин ерөөсөө гуйх хэрэгтэй. Та өөртөө үнийг залбирлынхаа бүр хөвшил, дадал, зуршил болгох хэрэгтэй. Та надад туслаач гэдэг зүйлийг. Яг тэгвэл Бурхан бол хизээч ядардаггүй. Бурханы павер банк хизээч дуусахгүй. Бурханы павер банк найдвартай. Биднийх бол ингэж хоосрол 0 руугаа заах гэдэг. Харин павер банк бол Бурханых. Үнэхээр Бурхан бол хизээч найдвартай.
Тэгвэл Бурхан ямар хүнд хүчийг өгдөг вэ гэж байна. Бурхан тэгвэл хүчийг өгдөг гэж байна, тий? Бурхан найдварыг тэнхээг өгнө гэж байна, хүчийг өгнө гэж байна. Ямар хүнд өгдөг вэ гэвэл яг энэ 31-р эшлэлээр хэлснээр Яавэд найдагчдад харин шинэ хүчийг өгнө. Тэгээд тэд бүргэд мэт жигүүр дэлгэн дээш хөөрдөг. Тийм хүмүүс гүүхдээ тэд үл цуцсан, алхахдаа тэд үл ядарна гэж. Тэгвэл Бурханаас ямар хүмүүс хүчийг авах вэ гэвэл Яавэд найдан хүлээдэг хүмүүс. Бурхан тэгвэл найдан хүлээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Найдан хүлээх гэдэг үг. Дуулал 25:3 дээр ийм байгаа. Бурханд найдан хүлээхсэд нь ичгүүрт эс орно гэж. Энэ юу хэлж байна гэхээр Бурхан надад тусалнаа гэд найдад хүлээсэн үед тэр найдвар хизээж тасрахгүй гэсэн. Бурхан амлсандаа хүрнэ гэсэн. Миний найдад исэн зүйл маань хүмүүс хараад энэ Бурхан найдад исэн, Бурхан тусалсан нь хаана байгаа юм бэ гэж хэлүүлж ичгүүрт орохгүй гэсэн. Харин Бурхан нь тусалдгийн гэдгийг нь бусад хүмүүс харна гэсэн. Бусад хүмүүс тэндээс нь гэрчлэлийн сонсноо гэсэн. Ишая 64-д очиж сүмөрөө. Ишая 64. Ишая 64:4-өөс өөрт нь найдан хүлээгчдийн төлөө үйлсээ зориулдаг танаас өөр Бурхны тухай үн эртнээс сонссон хинч байхгүй. Үүнийг дуулсан чих гэж байхгүй. Үзэж харсан нүд гэж байхгүй. Зүвийг баяртайгаар үлддэг хүнтэй, замаар тань замнаж, таныг дагдаг хүнтэй та уулздаг. Хараач, та хилгэнсэн ч бид нүгэл үлдсээр таны замаар тууштай явбал бид аврагданаа. За энэ дээр та эхний хоёр мөрийг сайн хардаа. Өөрт нь найдан хүлээгчдийн төлөө үйлсээ зориулдаг танаас өөр Бурхан гэж байхгүй гэж. Өөрт нь найдан хүлээгчдийн төлөө үйлсээ зориулдаг Бурхан. Роми 8:28 юу гэдэг вүлээ? Бурхны зорилгын төлөө дуудагдсан хүмүүсийн төлөө Бурхан бүхнийг сайнаар ажиллуулж яадаг гэсэн. Тэгвэл яг энэ утга энэ хоёр яг адилхан зүйлийг хэлээд байгаа гэсэн. Өөрийг нь найдан хүлээдэг тийм хүмүүсийн төлөө Бурхан үйлсээ зориулдаг гэж. Тэр агуу Бурхан мөртлөө тэр тэнгэр газрыг бүтээсэн цуцаж ядардаггүй эц төгсгөлгүй мөнхийн тийм агуу Бурхан мөртлөө харин өөрийг нь найдан хүлээдэг хүмүүсийн төлөө юу гэж байна? Үйлсээ зориулдаг. Вау. Өөрт нь хайртай Бурхан минь би зөвхөн тань найдаж байна гэдэг тийм хүмүүсийн төлөө Бурхан нөхцөл байдлыг зохицуулна гэсэн. Бүх нөхцөл байдлыг эргүүлнэ гэсэн. Нөхцөл байдлын дагуу Бурхан тэр хүмүүсийн төлөө Бурхан ажиллаа хийнэ гэсэн. Тэгвэл энэ ингэдэг Бурханаас өөр Бурхан гэж байхгүй. Мэдээж Бурхан бол цорын ганц гэж Библи бидэрт маш тодорхой ойлгуулдаг. Ийм агуу гайхамшигаар ажилдаг энэ Бурханаас өөр Бурханы тухай дуулсан чих гэж байхгүй, харсан нүд гэж байхгүй гэж. Тэгэхээр та бодоо. Хэрвээ бид нар Бурханд бүх сүрсгэлээрээ найдаад хүлээх юм бол Бурхан танд үйлсээ зориулна гэдэг амлалт байна. Өчүүхэн бидний төлөө өөрт нь хайртай ард түмнийхээ төлөө Бурхан тэгвэл үйлсээ зориулна гэж. Ямар хүмүүс вэ гэвэл өөрт нь найдан хүлээдэг хүмүүсийн төлөө. Тэгээ энэ дээр нэгэн зураглыг бас биднэрт өгсөн байгаа. Тэр 40-р бүлэг дээр бүргэдийн зураглал байгаа. Бүргэд яана гэж байна. Яавэд найдагчид харин шинэ хүчийг олж бүргэд мэт жигүүр дэлгэн дээш хөөрдөг гэж. За бүргэд ер нь бол нэг их ингээл дэвэл эдэггүй. За яг дэв хөлөө дэвнэ. Ихэвчлэн ерөөс ингээл яг
салхины урсгалыг дагж агаад яг салхины урсгал дээр тааруулаад дээр нь ингээд яваад идэг. Тэгээд тэр салхины урсгал нь өөрийг нь ингээд аваа явчихдаг. Нэг ёсондоо бүргэдээс өөрөөс нь тийм хүч орохгүй гэсэн үг. Яг салхины урсгалыг ашиглаад ингээд явуулчихж байгаа. Тэгвэл энд бас яг нөгөө нэг найдан хүлээн гэдэг зураглал энд байгаа даа. Бид нар өөрсдийнхөө хүчээр ажиллах тухай яриад байгаа нэг биш гэсэн үг. Харин Бурхны хүчинд суурлаад, Бурхны хүчинд найдаад, Бурхан тулгуурлах тухай зураглал байгаа. Бурхан Авраамд би чамд яг чиний өөрийн биеэс гарах те чамд би үр өдмийг өгнө гэж амласан. Тэгээд нэлээд удаан хүлээсэн. Тэгээд харин хүлээх завсраа Авраам за энэ Бурхны надад өгсөн амал биелэхгүй юм байна, хизээж бүтэхгүй юм байна. За би өөртөө арга олно гэд өөрийнхөө аргаар шийдсэн. Тэгээд өөрийнхөө яг аваад ихнэр биш харин татвар эмээс хүүхэдтэй болсон. Энэ нь бол Бурхны амлалтынх нь хүүхэд биш байсан. Харин энэ өөртөө арга замыг гаргаж авсан зүйл маань өөрт нь эргээгээд маш хүндрэлийг авчирсан. Харин сүүлд нь Бурхан яг амлсныгаа өгдөг. Тэр нь бол гайхамшигаар нэгүслэр өөрийнх нь бодоогүй арга замаар, бодоогүй цаг хугацаанд, бодоогүй хэлбэрээр, бодоогүй үнэхээр гайхамшигаар биелсэн. Тэгвэл энэ дээр биднэрт юу хэлээд байна гэхээр бид нар эзэнд найдан хүлээх хэрэгтэй. Хүлээж явахдаа бид нар өөрийнхөө гар хурууг оролцуулах хэрэггүй гэсэн. Бид нар ер нь төвчээргүй загнаад за Бурхан бүтэхгүй юм байна. Би өөрийнхөө л аргыг олохоос, би өөрийнхөө л аргаал чадхаас янз бүрийн ажил бүтээхдээ би тэгээд энэ дэлхийнхний аргаар нь явахаас өөр арга алгадаа. Энэ хүмүүсийн хийдэг аргаар нь хийхээс өөр арга алгаа гэд явдаг. Тэгтэл тэр нь зүгээр нэг ажлаа бүтээх биш. Тэрний дараа асуудал гардаг, хохирол гардаг, эдийн засгийн хохиролж гардаг, сэтгэл санааны хямралч үүсдэг, бас янз бүрийн асуудлууд гардаг. Харин тэгвэл бид нар Бурхны цаг болтол бид нар зүгээр л хүлээх хэрэгтэй гэсэн. Бурхны цаг болтол Бурхан хэрвээ амласан бол, Бурхан заа гэсэн бол тэр болтол зүгээр л найдаал хүлээх хэрэгтэй. Хэрвээ энэ дээр хэлсний дагуу Бурхан химжээшгүй, мөнхийн хязгааргүй, эцэд суцдаггүй, өөрийнхөө хайртай хүмүүсийн төлөө, өөрт нь итгэн найддаг хүмүүсийн төлөө үйлсээ зориулдаг Бурхан мөн юм бол Бурхан хизээ юу хийхээ мэднэ л гэсэн үг. Бид нар Бурханы өмнөр орох хэрэггүй. Бид нар Бурханы цаг одоо болчлоо гэж Шаул шиг авирлах хэрэггүй. Шаул яасан бilé? Шимүлийг хүлээтэл тэнд угна. Шимүл ирээд тахил өргөх ёстой байсан. Хаан хүн тахил өргөх ямар ч ирэхгүй. Зөвхөн тахилч хүн Бурханы тослон томилсон хүн л тэр тахилыг өргөх ёстой байсан. Тэгээд хүмүүс тэнд бужигнаад байдаг, баяр болохгоо ингээд тахилын цаг болчлоо штэ гэд хүлээгээд байсан. Энэ Шимүл нөхөрч ирэхгүй юм байна. Би өөрөө л тахилчийн хийх ёстой юм би өөрөө хийгээд яг өөрөө хийгээд эхлэхэд Шимүл гарч ирдэг. Тэгээд чи яагаад хүлээсэнгүй вэ? Чи яагаад Бурхны тов тодорхой зааврыг чи дагсангүй вэ гэж Шаулыг хэлдэг. Тэгээд Шаул үнээсээ болж Израилийн анхны хаан байсан боловч тэр байр сууриас Бурхан түүнийг зайлуулдаг. Тэгээд түүнээс хойш амьдрал нь сайхан ерөөсөө яваагүй. Ата хорсол жөтөө Давидыг алах гэж хэдчнэн жилийг зарцуулсан. Сүүлдээ харамсалтайгаар амьдрал нь дуусдаг. Тэгвэл Бурхны өмнөр орох нь ийм л аюултай. Бурхны арга замыг биелэл Бурхны тэр зөвөр юмыг хийдэг зүйлтэй бид нар хүлээх л хэрэгтэй. Тийм учраас энэ дээр тэр 27 дугаар эшлэлдэр бидний анх уншсан зам минь яавагаас нууцлагдсан журамт явдлыг минь миний Бурхан үл тоосон гэж Яаков чи яагаад хэлнэ вэ? Энэ дээр журамт явдлыг минь гэдэг нь би зөвийг хийгээд байсан ч гэсэн Бурхан намайг орхисоо. Бурхан намайг зөв юм хийж гэнэ, буруу юм хийж гэнэ, намайг хайчихсан гэж чи битгий яриарэ гэж. Нөгөө талдаа бид нар эндээс юу ойлгох ёстой вэ? Зөвийг бид нар хийхээ
зогсоож болохгүй гэсэн үг. Хэрвээ би зөв нь энэ гэдгийг мэдж байгаа бол би тэрийг Бурхан намайг тоосон юм шиг, тогоогүй юм шиг над миний сэтгэл хөдлөл юу бодох нь хамаагүй. Би зөвийг хийх нь зөв юм бол Бурхан намайг харж байгаа учраас, Бурхан мэдж байгаа учраас би тэрийг үргэлжлүүлэх л хэрэгтэй. Журамт явдлыг миний Бурхан үл тоосон гэж битгий хэлээрэй. Нэгэсэндээ зөв зүйлийг хийхээ битгий зогсоо. Бурханы үгэн дээр юу гэж хэлсэн байна? Бурханы үгийн зарчим нь юу байна те? Зарчим нь зөв зүйл нь юу байна? Тэрийг хий. Мэдчил байгаа учраас хий. Хүмүүс юу гэж хэлсэн ч хамаагүй. Энэ нийгэм таныг юу гэж хэлсэн ч хамаагүй. Таны эргэн тойрны хүмүүс ямар тэнийг юм бэ? Ямар мангар юм бэ? Энэ хүмүүс чи хизээ ингэж хийжсэн. Нийгэм шал эсрэгээрээ явдаг штэ. Тэ чи бүр ганцаараа энэ мянган хүний эсрэг яваад байна гэж хэлсэн байсан ч гэсэн зөв зүйлийг сонгоод хийхээ бид нар зогсоож болохгүй гэсэн. Яагаад гэвэл Яавад найдан хүлээдэг хүмүүс Бурханаас шинэ хүчийг авна. Тэгээд тэд нар бүргэд мэд жигүүр дэлгэн дээшээ хөөрнө. Тэгсэн үед бид нар гүүхтээ үл цоцсон алхахдаа үл ядарна. Тэгвэл Бурханы хүчээр л явсан үед бид нар чадна. Нөгөө бүргэд тэ салхины урсгал дээр өөрийгөө тавиад салхи өөрийг нь тэр салхины урсгал өөрийг нь аваад явж байгаатай адилхан Бурхан өөрөө биднийг доороос маань түшээд биднийг өргөөд явах ёстой газар маань аваачна гэсэн үг. Бурхан биднийг өөрөө дэмжин тэтгэнэ гэсэн үг. Тэрнээс биш би салхины эсрэг өөрөө тэмцэлднэ. Би өөрөө өөрийнхөө чадлаараа хийнэ гэж ингэстэй дэвэл би өстой би юу чаддгаа харуулнаа. Би юу мэддгээ харуулна. Би өстой өөрийнхөө хүчээр хийн чадна барна гэдэг тийм хүний сэтгэл хүний зүйл бол байхгүй гэсэн үг. Харин эзэн найддаг хүмүүс бол үүний эсрэгээр ажилтгаа. Үүний эсрэгээр буюу эзэн найдан хүлээн даруухан байна гэсэн үг. Дуулууртай байна. Нөгөө зөвийг сонгосон бол тэрийг хийсээр л байна гэсэн үг. Тэр зөвөө хийжээс зогсоохгүй. Хүмүүс юу гэж хэлжсэн ч бай. Яагаад гэвэл эзэн туслах цаг ирнэ. Тэгээд эзэн хангах цаг ирнэ. Эзэн хүчийг өгөх цаг ирнэ. Тэгээд эндээс харах юм бол Бурхан хардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан хангадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гуравдугаарт нь Бурхан хүчийг өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар хүмүүст вэ? Өөрт нь найдан хүлээдэг хүмүүст. Тэрнээс биш өөрийнхөө замаар өөрийнхөө ажлыг бүтээх гэдэг тийм хүмүүст биш. Харин тийм хүмүүс маань жоохон шавар шавхаатай л явна л да. Харин эзэнд найддаг хүмүүст эзэн өөрийнхөө үйлсийг зориулна гэсэн. Ямар гоё амлалт вэ те? Өөрт нь найдан хүлээдэг хүмүүст үйлсээ зориулдаг Бурхан та нар сонссноо? Бидний Бурханаас өөр тийм Бурхан байна уу? Байхгүй гэж. Тэгвэл бүгдээрээ хамтаа залбирая. Үнэхээр Бурхан таныг хизээч мартдаггүй. Бурхан хизээч ядарч туйлддаггүй. Тэгээ Бурхан сул доройд нь өөрт нь итгэн найддаг хүмүүст хүчийг өгдөг. За залбирцгаая. Эзэн Бурхан минь ээ, бид нар таны өмнө ирээд танаас бас уучлалгуй. Бид нар өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлийг өөрсдийнхөө арга замаар өөрсдийнхөө цаг хугацаанд бүтээж гүйцэлдүүлж хийх гэж твддэг, сандардаг. Тэрэндээ бид нар бас жанхуу хутгадаг. Эзэн минь та биднийг уучлаач. Харин бид нар танд найдаж сурахад та туслаач. Яагад гэвэл та амьд учраас. Та бас мөнхийн эзэн учраас. Та хизээж ядарч цуцдаггүй учраас. Та бас тэгээд үнэхээр биднийг мартдаггүй, орхидоггүй, хайдаггүй Бурхан учраас. Та намайг мэддэг. Та намайг үнэхээр алган дээрээ сийлсэн мэд. Та намайг өөртөө тийм ойрхон байлгадаг. Та намайг тийм ойрхоноос хардаг, мэддэг, анхаардаг Бурхан учраас эзэн минь таны хайр нэгүсэл, таны өршөөл бид нар найдаж амьдрахад үн бас үнэхээр суралцахад та биднийг дэмжиж өгөөч, сануулж өгөөч, сахилгажуулж өгөөч, сургаач эзэн минь. Тэгээ та бидэнд хүчийг өгдөгт баярлалаа. Бид нарыг зөвхөн таныг найдан хүлээж, таны арга замаар танаас доороосоо түшүүлж, дэмжүүлж, тэтгүүлж амьдрахад та бидэнд сургаач, дэмжээч эзэн минь.
Есүс. Яадаг бол өөрт нь итгэн найддаг хүмүүсийн төлөө та үлсээ зориулдаг. Та энэ дэлхийг бидний сайн сайхны төлөө, танд хайртай ард түмнийхээ төлөө та бүхнийг ажилуулж яадаг бурхан учраас танд баярлалаа эзэн минь. Та ямар нэгүүлсэнгүй, ямар өршөөнгүй, ямар гайхалтай, үнэхээр хэнийг сонсоогүй, хэнийг мдээгүй тийм бурхан. Эзэн минь танд баярлалаа. Есүс, та бидний дунд алдаршаач. Тэгэд эзэн минь бид нар таныг үнэхээр итгэн найдаж таны арга замаар амьдрдаг байхад та туслаарай гэж гуй. Тэгээ бидний ажил үйлс, гэр орон, хүүхдүүд, сургууль соёл, ач зээнэр, бидний эргэн тойр, нийгэмд бүх зүйл дээр яг зөвхөн таны замыг нэгдүгээр тавьж, таны арга, таны хүч чадалт бид нар найдахад та бидэнд туслаач гэж гуй. Есүс, та биднийг бүргэд шиг таны хүчинд тулгуурлан амьдрахад туслаарай. Есүсийн нэрээр. Амен.